Энэ ер нь тэгээ хамгийн сүүлийн үеэр ер нь аппарат байна уу те? Энэ сая үйлдвэрлэгдээд ирсэн юм л. Ааха. Одоо энэ дэр чи юу үзэхээр байгаа вэ? Ер нь бол манай чинь нийгмийн эрүүл мэндийн төв дээр урьдчилан сэрэл. За эрт дэлгэрүүлэг хийгдээ. Одоо эрт дэлгэрүүлэг төр зогсоод байгаа. Гэтэ ер нь урьдчилан сэрэлэг хийж дэлгэрүүлэг. Тэгээд зорилт буулагч чиглэсэн одоо үйл ажиллагаа явуулдаг ш. Тэн дээр олон нийгэмтэн дээр нийгмийн эрүүл мэндийн төв дээр хийгдэж байгаа. Яаралтай үзлэгч бас хийж болно тийм ээ. Болно. Тий. Сүүлийн үеийн томог төхөөрөмж. Тэгээ ер нь 26 онд Экотрон гэдэг. Экотрон. Солонгосын. Яг Солонгост үйлдвэрсэн юм тааж ирсэн байгаа. Ер нь бол энэ ч одоо тэгэхээр уушиг цээжний өндий бас ясны бэртлүүд энэ онцлогоонуудаа бүгд нэнэл гэсэн. Ер нь хийх байж байгаа. Тэгэхээр одоо ингээд үүрэгтэй хэдүүлээч ингээд хоёр эрентгийн суурь аппараттай болчихлоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нэг иргэдийн бухимдлаас арилна. Тэгээд үзүүлэх нөгөө цаг эдэрч гэсэн их боломжийн болоод ирж байгаа зү тийм. Энэ дээр хүнээ бэлтгэж гисэн нь. Хүнээ бэлтсэн. Манайх ер нь бол эрентгийн техникч хоёр ажилтдаг. Тэгээд дүр санчлагын ажил ер нь 3 ажилтдаг. Тэгээд үйлчлэг тийм. Зөв. Одоо энэ дээр юугаа гаргацсан юм шүү дээ таадчих. Тий. Захиалгын компаниас хүлээлгэн өгсөн энэ нийлүүлсэн компани маань өөртөө NISD гэдэг компани. Тий. Яс сэтгэл гаргасан биш та сайн биш үү? Энэ юуны аппарат байгаа вэ? Энэ нөгөө тог докторжуулагч. Яг энэ юу гэнэ? Ер нь бол энэ нөгөө өөрөө хуучин эрт дэлгэрүүлэг хийж байгаа зөөрийн эрдэнэгийн зургаар энд эрдэнэгийн авагддаг байсан. Тэгээ эрт дэлгэрүүлэг ер нь бол нөгөө улсын хэмжээнд зогссон учраас энд авагдах болцсон. За тэгээд бид нар сая энэ өрөөг эрдэнэ суурь эрдэнэ нэг байрлуулахад бол нөгөө эрдэнэний өрөөнийх нь стандартын дагуу бас засвар үйлчлэг хийгдсэн. Тэгэл энэ чинь нөгөө битүү хар тунгалаар бас юм байх хэрэгтэй юм байна. Өрөө нь яг стандартын дагуу болчихсон тийм ээ. Тэгээ агаарч бол тэгсэн хаалганы асуул. Тэгээ энэ бас нөгөө стандартын дагуу цонх нь бас юм нөгөө туяа нэвтэрдэггүй байх хэрэгтэй юм лээ. За тэгээ бас нөгөө тогны асуудал 380 шийд. За тэгээ давхар нөгөө аппараттай холбоотой гадаа газардуулгын асуудлууд бас хийгдсэн. Аппаратны хувьд болохоор чэжний зураг дээр AI хийх боломжтой юм билээ. Тэгэхээр одоо хэмэл аюу ухааны нэг хэмжээ гэсэн үг шүү дээ. Тэгээд өөрөө юугаа гаргаж ирнэ гэсэн. Зураг сонгоод AI дээр тохируулж байгаа. Тэгээ одоо жишээл энэ дээр AI уушгаад тэр хоёр хэсэг дээр нь өөрчлөлттэй хэсэг заасан байна. Тэндээс болохоор одоо жишээ нь энэ заасан байгаа. Одоо жишээл энэ тэгээ тэр 77 оны 6% жишээл хатгаа байх магадaltaй байна гэж зааж байгаа юм байна. Тэгээд тэр 25% нь атгалагтаац байх боломжтой гэж. Ерөнхийд нөгөө дүр санчлагын эмчэд бас нөгөө туслах байдлаар тийм байна. Илүү оншин л одоо үнэн бодит болгоход нь туслах дэмжих байдлаар энэ хэсгүүдийг анхаарч бас харах хэрэгтэй гэдгийг тавьж байгаа. Тэгэхээр чэжний хөндөө дээр бол чэжний зураг авахад AI ашиглаж байгаа юм лээ. Бусад мөчөд болон бусад хэсгүүд дээр бол байхгүй. Одоо энэ зургийн авалт бол нэлээд тод байна гэж харж шүү дээ би бол тийм. Одоо энэ хэвлэх төхөөрөмжөө дээр бүх юм нь бол байгаа юу? Одоо нөгөө захим шилжсэнтэй холбоотойгоор яг нөгөө хууч ингэж нөгөө зургийг хэвлэж өгөх байх. Тийм шүү. Түүхт нь нэмэгдээд ороо явж байгаа. Тэгээ эмчилэгч эмчин мөртлөө одоо энийгээ шууд татаж аваад үзчих боломжтой тийм. Энэ жишээлбэл энэ туяаны хор өдөр нь энэ одоо хэр гайгүй юу ер нь? Одоо энэ нөгөө стандартаа дагавал өөрөө яг юугаа хангагдсан байгаа даа. Тэгээд одоо дахиад давхар энэ өрөөнийхөө туяаны одоо алдагдал байна гэдэг бас цацргийн хэмжилтүүдийг бас бид нэр хийлгэж байгаа. Зөв. За энэ мик гэдэг бүгд бол ажиллаж байгаа тийм ээ. За сайн байна. Ашгүй дээ. Нэг ч гэсэн сүүлийн тоног төхөөрөмжүүдтэй болж байна. Энд чинь ингээ хоёр дахь эрентхэн бид нар ашиглалтанд оруулж байна шүү дээ.